Гэхдээ яг үүнд бодит амьдралыг галзуурж байгаа нь бас ойлгомжтой юм байна. Ийм тохиолдох юм бол хин ч удаа галзуурна сте. Монголчууд хэлдэг шүү дээ одоо сүнс болон мангасаас айх биш харин амьд хүнээс ай гэж. Тэгээ ээж аавынхан домог гэж яриадсан зүйл нь үнэхээр бодиттой байсан гэхээр солиотой бай зүгээр нэг цуу яриа яг бодит болсон түүх байдаг насан те. Та нар ингээд гид модон дотроос ингээд багтаа хүн гараад ирнэ төсөөлтөө. Йоо. Заримдаа шөнө өрөө бид нар унтахгүй байх үед бидний ээж аав юм ах эгчнэр бидний хурдан унтуулахын тулд аимшигын түүхүүд ярьжсэн үе бас бидний амьдрал байдаг тийм үү. Заримдаа тэдгээр түүхийг сонсохоор нэрээ өрнөн юм шиг эсвэл үгүй юм шиг айгүй их сонирхолтой байгаад байдаг. Гэхдээ тэдгээрээс зарим нь 100% бодиттой байсан бол яах вэ? За hi guys, Тэмкэн дараагийн мэтлэлд тавтамаар л. За энэ удаагийн дугаард хэвлэлээ яах вэ гэхээр одоо хоосон цуу яриа мэт одоо бодож байсан ч одоо бодит амьдралаар үнэхээр оршиж байсан 5 аимшигын домгийн талаар хамтаа мэдэж авах болно. За одоо үнэхээр энэ түүхүүд бодитоор байсан гэхээр бол надад бол айгүй сонирхолтой санагдсан. Таны цэндээ бас шар усыг босгох айгүй сонирхолтой дугаар байх болов уу гэж бас итгэл төрж байна. Тэгээд та бичлэг хийхээс өмнө лайк дараагүй лайк дараа, саб дараагүй саб дарж дэмжиж бити мартаарай. Бид утгагүй 150,000 сабскрайбтай болох гэж байгаа шүү. Намайг бичлэг оруулах болгонд дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энд бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр эхний баримт. Та сүнстэй байшингийн талаар түүхүүд сонсч байсан уу? 1980 болон 90-ад оны үед Австралийн Тасмани гэдэг нэртэй арал дээрх Вест одоо Хобарт гэдэг хотод нэгэн аимшигтай цуу яриа тухайд гарч ирсэн байна. Тентхийн нэг байшин болохоор сүнстэй хий үзэгдэл шүглсэн бөгөөд тэр байшинд одоо амьдарч байсан хинч байсан ухаан санаанаас хамуурч бүрэн галзуурдаг гэсэн одоо цуу яриа хот даяар бол тархаж ирсэн байна. Нутгийн иргэд болохоор тэр хавьяас аль болох одоо хол явахыг хичээж энэ байшин жинхэнэ утгаар бол хараагдсан гэж бол тухайд үзчихсэн юм байна. Хэдэн сарын дараа цагдаа нар үүнийг шалгах гэж одоо эхлэхэд байшингийн одоо орсон суугчид үнэхээр одоо галзуурлын ирмэг дээр очисон байсан. Яг үнэндээ үнэн байсан юм байна. Гэвч яасан бэ гэхээр ямар ч сүнс чөтгөртэй бол холбоогүй байсан. Хамгийн аимшигтай нь юу байсан бэ гэхээр байшингийн яг дээгүүр датуура буюу одоо чөтгөрийн өвс гэж нэрлэгддэг маш одоо хүчтэй хортой ургамал ургаж байсан юм байна. Тэрхүү ургамлын навчин нь болохоор гэр бүлийнхний ундны одоо усны сав руу тасралтгүй одоо тасарч ундаг байсан юм байна. Ингэснээр яасан бэ гэхээр тухайн гэр бүл өдөр болгон ус уухтай хийсвэр одоо бодогдуулагч hallucinogenic гэдэг нэртэй одоо хүчтэй бодисыг баг угаар одоо уусаар айжмаар ухаа санаагаа алдаж өдөр шөнөгүй одоо хий юм харж эхэлж байсан юм байна. Энэхүү чөтгөрийн өвс нь болохоор одоо эртний ацтекуудын цус одоо дахил болон вүдүү шашинд хүнийг одоо зомби болгох одоо зан үйл ашигладаг байсан маш аюултай одоо ургамал байсан юм байна. Яа гэхдээ хараагдсан байшин биш харин хараагдсан ус тэднийг галзууруулсан байх нэ. Гэтэ яг үүнд бодит амьдралыг галзуурж байгаа нь бас ойлгомжтой юм байна. Ийм тохиолдох юм бол хин ч удаа галзуурна сте. Гэтэ нэг сонирхолтой юм байгаа нь чөтгөрийн өвс гэж нэрлэгдээд байгаа энэ ургамлыг вүдүү шашинд хүний зомби болох гэж ашиглаж ирсэн гэхээр бидний заримдаа сонсдог тэрхүү одоо сүнстэй байшингууд магадгүй энэ шашинтай холбоотой байж бас болох юм байна те. Бас эвгүүлээ. За тэгэхээр хоёр дахь баримт. Жинхэнэ мангасын талаарх бодит түүх. 1970 оны үед болохоор Нью-Йоркийн Staten Island-д Кропси хэмээх одоо мангасны домог дэлгэрж ирсэн байна. Эцэгчүүдийн хүүхдүүдтэй ярьдаг домгоор бол Кропски болохоор одоо өөрийнхөө хүүхдийг алдсандаа гашуудаж бусдын хүүхдүүдийг одоо хулгайлдаг болох одоо цуврал алуурчин яриа байсан байна. Тэрээр болохоор нэг гартаа дигээтэй бүх бие нь болохоор түлэгдсэн аимшиг сорвтой бөгөөд ойд амьдардаг гэцгээж бол ярьдаг байсан. Мэдээж хүүхдүүдийг ойд төрхөөс сэргийлж одоо зохиосон үлгэр мэт бол байсан. Гэтэл яасан бэ гэхээр 1970-ад оны ихээр Staten Island-д одоо бяцхан хүүхдүүдийг үнэхээр ор мөргүй алга болж ихснэ. Энэ домог нь болохоор жинхэнэ бодит хар дарсан зүүд болж хувирсан юм байна. Энэ хэрэгт нь болохоор дигээтэй мангас биш харин одоо Андре Рэнд гэдэг нэртэй жинхэнэ бодит хүн байсан. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд бол ажиллаж байсан бөгөөд 1969 онд 9 настай охинд халдсан хэрэгээр шоронд ороод удалгүй суллагдсан юм байна. Түүнийг суллагдсны дараа 5 настай Алис Пряриа гэх охин байрныхаа өвөдөнд тоглож байгаад алга болсон зэрэгцээр олон одоо хүүхэд ор мөргүй тухайд бас алга болсон юм байна. Андре Рэнд болохоор хүүхдүүдийг одоо олон жилийн турш хоолоор хуурч дагаж явдаг байсан ч одоо цагдаа нар болохоор түүнийг барих хангалттай нотлох баримт бол олж чадаагүй байсан юм байна. Эцэст нь 1987 онд болохоор Дауны хам шимжтэй одоо 12 настай охины өвгөлд түүнийг буруутай болох нь хөдөлшгүй баримтаар бол нутлсан юм байна. Эцэст нь яасан бэхээр 25 жилээс бүх насаар нь 20 хайлыг бол өөрт нь оноосон юм байна. Гэхдээ ойд амьдж ирсэн мангас үнэхээр одоо хүн төрхтэй мангас байсан үнэхээр аимшигтай тий. Монголчууд хэлдэг шүү дээ одоо сүнс болон мангасаас айх биш харин амьд хүнээс ай гэж. За тэгэхээр 3 дахь баримт North Fort-ийн даяарч. Америк нэгдсэн улс одоо Мэйн мужийн North Fort хэмээх одоо үзэсгэлэнт нуурны иргэд орчинд 1980 болон 90-ад оны турш нэгэн хачиргалтай үйл явдал тасралтгүй гарсан юм байна. Тентгийн цуслангийн байшингуудаас хоол хүнс, ном, хийм баллон байнга одоо хулгайд алдагдах болсон юм байна. Ямар ч уул мөр үлдээлгүй одоо хулгай хийдэг энэ хэрэг нь болохоор 1000 гаруй одоо тавтагдсан бөгөөд нутгийнхан болохоор өвөөнийг North Fort-ийн Даяанч хэмээх одоо ойд амьдардаг хий үзэгдэл мэт хүн хийдэг гэж цуурцгаах болсон юм байна. Хүмүүс болохоор өвөөний зүгээний цуслангийнхны одоо хэтрүүлсэн домог
домог гэж бол боддог байсан. Гэвч яасан бэ гэхээр 2013 оны 4 сард цагдаа нар ой гүнээс нэгэн эрийг баримчилж энэ домог нь 100% бодит үнэн болохыг баталсан юм байна. Түүнийг болохоор Кристофер Томас Нейт гэдэг нэртэй байсан. Тэрээр 1986 онд буюу дөнгөж 20 настайдаа ойд амьдарч түүнээс хойш болохоор бүтэн 27 жилийн турш нийгмээс тасарч ганцаархан амьдарч эхэлсэн юм байна. Тэр болохоор ямар ч халаалтгүй нилон майханд өвлийн хасах 20 хэмийн хүүтнийг зөвхөн хүмүүсийн байшингаас хулгайлсан зүйлсээрээ даван туулж амьд үлдэж байсан юм байна. Хамгийн гайхмаар нь болохоор энэ 27 жилийн хугацаанд тэрээр болохоор ойд явж байсан ганцхан хүнтэй таарсан бөгөөд сайн уу гэж хэлснээс өөр нэг ч хүнтэй ганц жүг дуураагүй юм байна. Цагдаа нар түүнийг баримтлахад түүний биед байсан цорын ганц өөрийнх нь өмчөнд болохоор түүний зүүж байсан 1984 оны нүдний шил байсан бөгөөд бусад бүх зүйл бүр дотор хувцас хүртэл тэр хулгайлж байсан юм байна. Гэтэ ээж аавынхан домог гэж яриадсан зүйл үнэхээр бодиттой байсан гэхээр энэ явдлын дараа тэдгээр хотын хүүхдүүд бүх төрлийн домогт мангас домогт үлгэрийн талаар итгэдэг болсон баха. Гэтэ энэ хүн бас хосох 20 хэмийн хүүтэнд зөвөр нилон майханд амьдсан байгаа шүү дээ. Бүр хүмүүстэй хулгайлсан юмудаар яа бүр даарчлаа. Гиснэс guys таад минь өмсгөд дулаахан биеийн дэвтийнхэн гадуур өмсөж явахсандээ тохиромжтой юм. Хүүдийн хайж байгаа бол Daily Beer-ийн болохоор маш гоё хүүдийнүүдийг бол борлуулт юм байна. Хайрцагийн нэгэд харангуул яг хайрцан дээр болохоор чамайг тэрвэрх гэж ямар удаа хүлээвэ гэсэн айгүй гоё бүгдээ юм бэлээ. Таад минь өөртөө бэлэг авах эсвэл хайртай дотны хүндээ бэлэг сонгож өгч байгаа бол Daily Beer-ийн бол үнэхээр гоё тохиромжтой бэлгийн савтай хүүд юм бэлээ шүү. Хосороо аваадсандаа гоё өмсөж явах боломжтой. Мөн тэгээд болоогүй намайг дагаж дэмждэг бүх хүмүүстэй зориулаад 15% дискаунт буюу хөнгөлөлтөө үнээр авах боломжтой болсон байгаа. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс нь Tide Man-д dailychick.com гэдэг сайт руу ороод купон кодон дээр нь Tempka гэж бичих юм бол бүх бараа бүтээгдэхүүнээс 15% хэмнэлттэй үнээр авах боломжтой шүү. Өнөөдөр купон код нь хязгаартайгаа учраас Tide Man амжилт захиалаарай. За тэгээд бичлэгээ үргэлжлүүлцгээе. За тэгэхээр дөрөв дэх баримт. 1980-ад оны сүүлээр Английн Ливерпулийн хотын өсвөр насны хүүгүүдийн дунд нэгэн хачиралтай яриа өрнөжсэн байна. Нил ягаан Аки хэмээх маш том биетэй булчинлаг хар арьстай эр гудамжид хүүгүүдийг зогсоож булчингийн барьж үзхийг шаарддаг. Хэрвээ зөвшөөрөхгүй бол бүтнээр нь залгисдаг гэх аимшигтай мөртлөө инээдтэй домог яриа тархаж байсан байна. Хүмүүс үүнийг болохоор зүгээр нэг хүүгүүдийн бие биеэ тоглосон цуурхал гэж боддог байсан. Гэвч яасан бэ гэхээр Нил ягаан Аки гэдэг нь зүгээр нэг зохиомжтой дүр биш. Харин Акабели Аробеки гихч бодит хүн байж таарсан юм байна. Тэрээр үнэхээр гудамжинд залуусыг дарамтлаж зогсоож булчинг нь барьж үзэж бүр хүчээр суулт хийлгүүлдэг гаж зуршилтай байсан юм байна. Гэвч 1986 онд Инэстэй гих энэхүү түүхэн маш бараан эргэлт гарсан юм байна. 16 настай Гэри Келлер гэх нэртэй хүү болохоор гудамжинд Акитай таарч булчинг нь барь гэхэд тэрээр болохоор зүхтаасан юм байна. Аки түүнийг хөөж сандарсан хүү галт тэрэгний булан руу гүүгээд төмөр зам дээгүр харайхтаа санамсргүйгээр цахилгаанд зохиулж амиа алдсан юм байна. Аки болохоор хүн амины хэрэгээр шоронд орсон ч отлох баримт хангалтгүй гэж суулгагдсан юм байна. Хамгийн амар нь болохоор тэр одоо ч хүртэл амьд сэрүүн бөгөөд 2023 онд хүртэл гудамжинд танихгүй залуусыг булчинг нь барьж шалгаж байгаа бичлэгүүд захим ярьсанцад үнэхээр тархсан юм байна. Солиотой юм бэ. Зүгээр нэг цуу яриа яг бодит болсон түүх байдаг насан тий. Хамгийн амар хүний амир ирсэн гэхэрч юу гэсэн үг юм бэ? Иймэрхүү жоохон гаж зуршилтай хүмүүстэй сэтгэлээ болгоомжлохгүй бол. Гэхдээ ийм хүн Монголд байдаг болов. Тэрвээ таад байдаг бол комментс бичээрэй. За тэгэхээр хамгийн сүүлийн 5 дахь баримт. 2000-ад оны ихэнх үеэс Швейцарын Мовлес хотын ойролцоох ойд нэгэн нууцлаг хүн алхаж явдаг тухай аимшигтай цуу яриа гарсан юм байна. Ойд таарлсан хүмүүсийн хэлснээр болохоор тэр хүн битүү уурт нөмрөгтэй нүүрэндээ хуучны 2 дугаар дайны үеийн хийн баг зүүсэн байдаг гэж ярьд юм байна. Хүмүүс түүнийг дэлхийн 2 дугаар дайнд амиа алдсан цэргийн сүнс эсвэл харь гаргийн хүн гэж цуурч түүнд болохоор Лилион хэмээх нэр өгсөн юм байна. Олон жилийн турш энэ зүгээр нэг хот суурин газрын цуу яриа байсан ч 2013 онд нэгэн аялагч ууланд явж байгаад түүний зургийг дарж чадсанаар сонин хэвлэлүүдээр цацагдаж жинхэнэ шуугиан тухайд тарьсан юм байна. Энэ нь болохоор хий үзэгдэл биш жинхэнэ бодит хүн байсан. Гэвч зурган цэцгэсний дараа яасан бэхээр олон улс даяар түүнийг хайж ойд ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Удалгүй 2013 оны сүүлээр ойн гүнээс түүний өмсдөг байсан урт нөмрөг болон хийн баг нэгэн гэрээсэлтэй бас хамт олдсон юм байна. Тэрхүү зургас дээр болохоор хевлийнхэн нэгэн гим амтныг хөнөөчлөө. Та нар намайг циркийн амтан шиг болгож миний өдөр тутмын жаргалын алхалтыг үгүй хийлээ гэж бичсэн байсан юм байна. Үүнээс хойш болохоор түүнийг дахин хинч хараагүй бөгөөд тэр хүн яагаад заавал хийн баг зүүж ойд алхдаг байсан. Түүний жинхэнэ царай ямар байсан гэдгийг хинч мэдэж чадаагүй өнгөрсөн юм байна. Гэхдээ ойд хийн баг зүүгэж явхаар ч хинч өөрийг хайх гэж ирнэ үстэй. Бас эвгүй. Бүр үнэхээр солиотой. Би ойд явж байгаад энэ зүйлтэй таарах юм бол бас л яа, бүр би яарцаачлаа. Та нар гид модон дотроос багтаа хүн гараад ирнэ гэж төсөөлдөө. Йоо. Тэгээ би бүр ганцаараа байвал яах вэ? Эвгүй. Үнэхээр эвгүй.
За тэгээд энд хүрээд та хэд минь бэлдсэн энэхүү сонирхолтой дугаар минь үүгээр дуусч байна. Тэгээд та хэд минь яг иймэрхүү зүйл тохиолж исэн аимшигын түүхүүд эсвэл яг бодит болсон түүхүүд ч юм уу эсвэл одоо үлгэр домог болгож ярьдаг тиймэрхүү түүхүүд мэддэг болвол та хэд минь коммент дээр бичүүлдэгээрэй. Дараагийн дугаар дээр та хэд минь ямар төрлийн контент үзэх гэж бас коммент дээр бичүүлдэгээрэй. За тэгээд энэ бичлэг үзчихэд шүн орой бас эрт унтахыг хичээгээрэй. Тэгэхгүй болвол за guys дараагийн бичлэгээр уулзцгаая. Энэ хаалга төгссөн байгаа.